Pop Orchestra бас байгуулагдаад 3 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд олон тоглолтууд, олон уран бүтээлүүд хийгдлээ. Гэхдээ бичлэг видео энэ талдаа бид нар бас жоох анхаарал хандуулъя гэсэн манай зүгээс ярилцаад тэгээд хамгийн түрүүлээд Жанцнаар угаан хамгийн анхны бүтээл би чамд хайртай киноны хөгжмөөс клип явуул гаргасан. Анхны тоглогч нь бол мэдээж Дэлгэр гэдэг гол дүрийн жүжигчин маань өөрөө хийлч хүн байсан шүү дээ. Хийлээрээ өөрөө тоглож ирсэн баг. Одооных нь бол хийлийн төрлийн хөгжим. Монголоор орчуулахдаа эрдүү хийл гэсэн байд. Өөрөөр хэлбэл хийл хөгжимч нарийн эмгтээлэг дуурдаг гэж ярьдаг шүү дээ. Тэгээд эрдүү хийлэхээр та бүхэн ойлгож авах нэг жоохон тийм өтгөн эр шүүд ийм маягтай дуурдаг хөгжим. Эрэгтэй хүний талаасаа одоо тоглож яах гэдэг утгаараа тийм эрэгтэйлэг хөгжим гэх юм уу хийлээ төрлийн ийм эрдүү хийл буюу виола гэж ярьдаг, бид нар айлт гэж ярьдаг. Энэ хөгжмөөр тоглуулсан байгаа. Найруулга хийхдээ 2-3 юм ажигласан. Нэг нь бол мэдээж эрдүү хийл зориулсан гэдэг утгаараа өнгөн арай жоохон өтгөн явах шаардлагатай байсан. За энэс гадна манай Анир Pop Orchestra-д зориулж найруулга хийж хөрвүүлж байгаа учраас яалтж байхгүй тухайн үеийн одоо симфони хөгжмийн төрлөөс илүү pop маягтай өөрөөр та бүхэн сонсвол цахилгаан бөмбөр тийм ээ гитар ийм хөгжмүүдийг жоохон төлхөө симфони оркестр дээр нэмж төлхөө оруулж ирснээр бас сонсдог байгаа. За мэдээж уянгийн хэсгийг өөрчлөлт хийсэн байгаа. Хурдан хэсгийг нь мөн өөрчлөлт хийсэн байна. Өөрчлөлт гэдэг нь хуучин тоглогддог тэр хөгжимчний ур чадварны хэсгийг нь жоохон одоо айлт хөгжим буюу энэ эрдүү хийлд зориулж жоохон өөрчлөлт хийж ингэж хийгдсэн. Гэхдээ би энийг бас дураараа хийгээгүй шүү. Энийг одоо Жанцнаар руу багшаасаа зөвлөгөө авч ээж өөртөө нь холбогдож ээж тэгээд энийг хийж ингэж гаргасан байна. Төр зур хэрэглэгдээд өнгөрдөг хөгжим гэж байна. Насан туршдаа ингээд үе улирах тусам цаг явах тусам үн цэн нь алддаггүй бас юм дуунууд хөгжмүүд гэж байдаг. Энэний нэг бол гарцаа авахгүй би чамд хайртай киноны хөгжим 40 жил болж байгаа энэ хөгжим дахиад хэрэглэгдэж байгаа үз. Дахиад одоо тэр үед мэдээж Анир Pop Orchestra гарч ирж ингэж тоглогдно гэж бодоагүй байсан баг. Тэгээ одоо ингээд шинжилээд хийж байна. Өчнөө хөгжим хийсэн энэ дундаас энэ хөгжим дахиад амлаад хүмүүс таалагдаад явж байна гэдэг чинь энэ тухайн бүтээл өөрөө ямар амтай урт настай байна гэдэг нь харагдаж байгаа. За магадгүй 85 он тийм 2105 онд дахиад энэ өөрчлөгдөөл явах ийм бүтээлүүд байгаа нь энэ хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч энэ үе үеийн алдартай хүмүүсүүдийн бас уур ухаан авьяас бэлэг энд оршиж байгаамаа гэж би боддог юм аа. Ностальжия. Анир Pop Orchestra 11-р сарын 7-8-нд 19 цагаас Corporate Convention Center-т